Харин газрын бүсгүй хатан дондасаа заяаны анд минь тоглож торнсон болохоор 1980 оны хавар Төв аймгийн өндөр ширээд суманд мэндэлсэн. Хөдөөний хүүхэд сумын сургуульд суралцсан. Зуныхаа амралтаар ээж авдаа очиж хураг дугуйл хариулна. Хонь адуу мал дахин. Суман дээр байхдаа бол хичээлдээ суучаад чөлөө цагаараа жоох хүүхдүүдийн байдлаар одоо тэгэл тэвийг хөшгөлж хувц сунраа урж ноцолдож ээждээ зэмлүүлж өссөн байна. Ээж маань ярьдсан манд ер нь их айлд нэг шар хүүхд байд юм байна гэдэг. Тэгээ одоо бол шар гэхээс илүү магадгүй зүгээр бороо байх тийм ээ. Тэгээд хөмсгөний хувьд бол хүүхд байхдаа одоо яг хөмсгтэй болох нь тодорхойгүй. Гэтэ ер нь бол нэг юм урах магадaltaй нэг юм бөмбөр одоо суур ийм арис байна гэж ингэж ярьж байсан билээ. Тэгээд 13 4 хүрээд ургасан. Ерөнхийд төрх нь бол ээжигээ царайны төрхөд ээжигээ дуурайсан. Хөмсөг биеийн галбир ингээд аавасаа аваад. Тэгээ ер нь бол нэг юм аятайхан хоёр талаас нь ахиух юм аав гараад ирсэн гэдэг. Хараа танамгүй сайхан харц байна. Хайлын үерийн сумаа. Тэгээд хүүхэд юм чинь бас нэг хаяа нэг сахилахгүйдах тий ангийн охтуудын хаяа нэг эзэгдэх тий тэгээд араас нь нэг хатах шүтэх юм байсан баг. Гэхдээ ер нь бол их даруухан сайн сурагч юм уу тий хамгийн урд багшийнхаа өмнөөс хараа суудаг хичээлээ сайн ойлгож аваад хараад гараа угаагаад хувцас соль 50 гутаа цаагаа болгүй хичээлээ хийдэг тийм хичээнгүй хүүхэд байсан. Аав ээж хоёр маань бас 20-30 жилиг туурын малтай хүүтэнд хөрч халуунд халж одоо биднийг жоохон байхад өнгөрөөсөн байна гэдгийг бол бодож байлаа. Тэгээд аавч хоёр маань хоёулаа улсын авраг туурч болчихсон гэдэг ийм цолтой хүмүүс байдаг. Хүн тудлаа ярихгүй тий хэлсэн ярьсандаа байдаг. Цаг нарыг барьдаг тий. Тэгээд аливаа бүх зүйлийг амьтаа амьгүй бүх зүйлийг хайрладаг. Тийм өр зөөлөн хүн болгож тосгсон байна гэж аавч хоёртой баярлсан. Аав маань хэдий одоо нөгөө байнга өглөөд байхгүй ч гэсэн ганц нэг ташуурын сурны тий хамтыг бол авсан. Тэгээд ээж маань ч гэсэн бас дандаа ийм зөөлөн байгаад байхгүй шүү дээ. Тэгээд ганц нэг алганы хамт бол байдаг. Хүүхэд байхдаа аавч нар маань ингээд мал туухад явна. Миний хүүхдүүд юу захих вэ гэхээр би бол яг үнэндээ тоглоом гэхээсээ илүү боо захдаг байсан. Тэ? Идэхий. Миний ховдог үгээ ээж ярьдаг баг. Тэгээ хэдий ингээд идэхийм загсан ч гэсэн мэдээж ингээд эрэгтэй хүүхд юм чи ингээд машин тэрэгтэй юмнууд авчиж ш. Тэгээд яг миний гэсэн юмнууд бол байгаа. Тэгээд их дүүнэр маань ч яг одоо ээж бол хамгийн сайн мэдж байгаа баха гэж бодож байгаа. Тэгээ би өөрийнхөө тоглоомуудыг нэг авчирж байгаад нэг зургийг аваад нэг хүмүүст үзүүлэе гэж бодоод байгаа. Үнэхээр энэ амьд ийм юу сайтай чанартай төмөр сайтай биетэй тийм тоглоомод байдаг. Ер нь би түрүүн бас дурдаад өнгөрсөн хичээлийг хамгийн урд суугаад хамгийн сайнаар ойлгож аваа тий даалгавраа хийгээд ингээм хамгийн түрүүнд үзүүлдэг ийм л хичээнгүй хөвгт байлаа. Тэгээд 5 онцыг эзэмшигч гэж одоо тийм одоо цол алдар гэх юм уу да байлаа шүү дээ. Тэгээд 2-5 онцыг эзэмшигчтэй. За тэгээд намайг жоохон байх чинь шинэ жилүүд их гоё болдог тий.
Тэгээд нөгөө хар бор ууттай бэлэг авдаг. Тэгээд жил болгон одоо онц хүүхэд тэгээд өвлийн өгнөөс бэлэг авдаг. Цаахан дурсамжууд байна. Тэгээд яг үндэ бол хүүхэд байхдаа ч гэх юм уу өнөөдрийг хүртэл тэмцээн уралдаанд бол том баг орсон байна. Яг одоо магадгүй зүгээр зөвхөн хичээлээс гадна өөрийн сонирхлоор ч гэдэм үү дууны ч гэдэг юм уу спортын ч гэдэг юм уу тэнд тэмцээнүүдэд бол ерөөсөө явж байгаагүй. Ялангуяа бич бүр сүлд дуулж эхэлсэн болохоор манай үеийнхэн чинь бол мундаг шүү дээ. Хүүхэд байхдаа нөгөө яргуй наадамд хоонордоо ороод ингээл чи би гээл те ингээл явсан хичнээн медаль зүудгийн те мундаг байсан. Тэгэхээр миний хувьд бол 20 гарч ээж дуулсан болохоор тэмцээн уралдаанаас яг үндэ зайтай байсан. Спортын хүн болно тий. Дээрээс нь хамгийн гол нь одоо нөгөө бүх болох л одоо бүр өрсөн хүүхд байхаас нойр хүрдэхгүй. Тэгэл үеийнхээ хүүхдүүдийг ерөөсөө барьж аваад тэгэл өдөржин шинжин баг боцолчдаг. Тийм л хүүхдээс болохоор. Яг үндэ хичээгээд явсан. Тэгээд хүний одоо нөгөө зам мөр тий хичээл зүтгэл гэж байдаг шүү дээ. Тэгэхээр би бол яг зүгээр нөгөө бага байхдаа буцалж байсан том болоод барилж чадхаа болсон болохоор тэр нь жоо харамсдаг. Тэгээд одоо хүн ч одоо өөрийгөө ялах хэрэгтэй, өөрөөсөө асуух хэрэгтэй тий. Би одоо юу хийж чадах вэ? Тэгээд бас нэг дуулах авиас тий сонирхол маань ингээд дараатай явдаг гэсэн байхгүй. Гэхдээ нөгөө хөдөөний хүүхд юм чинь хүүхд байхдаа хүмүүсийн өмнө дуулж чадахгүй шүү дээ. Нэрлэх нь чинь тий. Тэгэл малын задгай бэлчээрт гараад адуу мал хонь малаа хариулж явахдаа ингээд ганцаараа хоолой бидээ ашигладаг байсан. Тэгээд тэр маань бол яг нэг их тасгал болсон болоод дуучин болоход их зориг өгсөн болов гэж боддог. Сумын соёлын төвөөс соёлын төв эрхлэгчээс одоо цахилгаан ирж тий. Ингээд суманд хүрээд ирээчээ гэд нэг шалгаж үзэх гэсэн юм дуулуулж үзэх гэсэн. Тэгээд дотроо би чинь нөгөөдгөө сонсоод нэг бас баярлалаа шүү дээ тий. Баярлснаа бас нэг жоохон айц төрн шүү дээ. Юу болж байна. Тэгээд очио шалгуулад Yamaha кайсэн дээр ингээд тоглуулад дуулаад үзсэн. Ер нь болж байна. Дажгүй маань. Тэгээд нэг наадмынхаа юунд тоглолтод ороод үзээч. Тэгээ хоёр дууд бол анхны тайз маань байлаа. Их сайхан алга ташлт авлаа, урам авлаа. Тэгээд тэндээсээ ер нь болох юм байна. Тэгэл дуучин болох замл маань эхэлсэн дээ. Тэгээд яг үндэ бол эхлүүлсэн хүн нь бол ээж маань байсан. Тэ. Ээжийнхээ дуртай дууг л нэг бадаг аялаа. Хархан нүдний талмаачи хайлан ойрон соохадми ханны жаргал аммалсна хайрт миний битгий мартаарэ битгий мартаарэ гэл ингээл дуусахаар энэ настай хүмүүс их дуртай байд юм лээ. Тэ? Магадгүй зүгээр яг ийм залуу зандан нэг сайхан үеийнх нь энэ дурсамжуудыг сэргийдэг байхаа гэж тий. Ер нь бол ахмадууд их дуртай байдгийг. Битгий мартаараа гэдэг дууга дуулаад өгөөч миний хөө. Ер нь бол нөгөө хүсгэд ясна гээд аливаа юмыг бас бодмоор юм лээ тий. Ингээд их хүсгч юм бол айхтар юм. Би чинь хүүхд байхдаа барилдаад бас дугуулсан секцэд сумандаа явдаг байлаа. Тэгээд эр хүү юм чинь бас 90 цент төрж байгаа юм чинь
бас нэг алба хагаад те аавын олон хүүхдүүдтэй мөр зэрэгцээд нэг жаахан хатуужил суугаад тэндээсээ ингээд дамжаад одоо бүх болох зам маань нэгдэх юм байна гэдэг. Аавда өсөлтөө 18 нас хүрээгүй байхдаа зориглоод явсан. Тэгээд очиод тангарагныхаа баяраар төрүүлээд тэндээсээ бас чөлөө мөлөөгөөр шагнуулаад ер нь бол тодорхой болчих юм байна гэдэг. Зам ингээд ийм сайхан дардан гэрэлтэй харагдаж байна. Тэгээ явсан чинь юу яасан? Яг нөгөө алба хааж байхдаа осолд ороод, аварт ороод тэгээд эн чинь зүгээр ингээд миний хувьд бол дэлхийн хөмөршгөл болж байгаа юм л тэ. Тэгээд альва юм чинь бас нэг хамгийн гол нь сэтгэл санаа гэдэг. Тэ сэтгэл санаа гар өдрийг тайван байж чадах юм бол ямар ч зүйлийг давах юм байна гэж ингээд. Тэгээд ээж маань намайг асраад 2-3 жил одоо оцолж хөлдөр маань босгож ирсэн юм аа. Тэгээд чинь хүн чинь ер нь бол ингээд ямар их бэрхшээлийн цаана ямар сайхан зүйл байгааг л олж харах нь чухал те. Тэр том бэрхшээлийг давах нь чухал. Гэхдээ хүн бүр том бэрхшээлтэй бас тулгарч албагүй шүү дээ те. Тэгэхээр аливаа зүйлийг дандаа зөв бодож зөв талаас нь харж явах юм бол тийм магадгүй зүгээр бэрхшээлгүй дандаа дардан зам байх юм байна гэж би бас залуучуудад хэлмээр санагддаг байхгүй. Тэгээд өөрөөсөө асуусан л да. Би одоо юу хийж чадах вэ? Бүхэлдүүлж чадахгүй боллоо тий. За малчин болъё гэхээр би маань яах вүлээ тий. Зуны халуун, өвлийн хүүдийн шуурга тий. Өдөө бол бас тийм амар биш шүү дээ. Тэгээд тэндээсээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцж байгаа. За ямар ч нэг жолооч болъё. Тэр үед чинь нэг 3 сар суудаг байлаа. 3 сар суулаа жолооч боллоо. За маань сайхан супер 69 авч өглөө. За нэг жоохон магадгүй зүгээр ингээд хүүгийнхээ сэтгэлийг л засаад байгаа бахаа гэж бодож байхгүй. Нэг сайхан ингээд дураараа энэ хоёрын хооронд бас нэг хоёр тийшээ Улаанбаатар хот нутгийн хооронд жоохон тахилаа. Тэгээд ингээд бодож байсан. Аав маань найзууд нэг манай унах тамхины найран дээр очив юм аа. Тэгээд тэндээс тэнд дуулаад тэр аавын найзууд ийм сайхан дуулж байгаа хүүхдийг одоо юу яа хөдөө байлгаад яг дуучин болгоо. Тэгээд үндэсний одоо улсын ардын дуужийн чуулга гэж үндэсний урлагийн театр тийм нэртэй байсан л. Тэгэхээр тэр үед энэ бүжигдэглэж Сэвждийн Сүхбаатар багш дээр манай аавын найз завцарч өгöd. Тэндээс одоо энэ Монгол Улсын авь жүжигчин Дулмын Баасанжи багш дээр суралцаад та ингээд 1 жил яваад сүүлдээ жаахан шантраад буцаа явцсан. За болий дөө малаа бол. Тэгээ хойдон жил нь 2003 оны хавар эргээ дууж орж ирсэн. Эргээ зориглоод. Тэгээд 2003 оны хавар соёл урлагийн сургуульд конкурстэд сайхан багш нарын буйнаар одоо 5 жил дөрийн дуулаач мэргэжлийг эзэмшээд төгссөн. 3 дугаар курсын оюутан багтаа 2006 онд анх одоо хонгорч амдаа гэдэг тоог дуулаад тэгээ дуугийн маань бас том олон маань халуун дотноор хүлээж авч тэндээс л их урам зориг авсан байдаг юм. Тэнгэрийн оттой бүхэн нутгийг минь санагдуулна. Яг одоо зүгээр залууч байлаа, замданч байлаа гэдэг шиг те 17 настай салхинаас өөр юм өрөөгөл аав өхөөс хэрэгт очиод тэгэл яг үүндээ бол нөгөө анги дотроо машин тавьчихсан байхгүй юу. Тэгээд тэр олон зэрэг ингээд байхад ганцхан намайг гэдэг бол лаацгүй тий. Тийм айхтар зүйлээс өнөөдөр ингээд сууж яах гэдэг бол явж яах гэдэг бол хамгийн их хөвтэй хүн байна л гэж өөрийгөө бол дүгндэг. 2-3 жил
одоо ээждээ өөрүүлээл те. Тэгээд маш том эмчилгээнүүдийг хийгээл. Тэгээд хамгийн гол нь би юу хэлэх гээд байна гэхээр хүнд ерөөсөө сэтгэл санаал чухал тий. Өөрийгөө ялах. Юутай өрсөлдөх вөхөр зөвхөн цаг хугацаа тий. Тэгэхээр өөрийгөө ялсан ялалт бол хамгийн том ялалт байдсан байна л гэдгийг хэлэх дуртай. Хүмүүсээс ялгаатай нь 2-3 жил ингээд бие чагнаал хэвтэж байхад л одоо юу эсэйг бодох вэ? Юу эсэйг өөртөөгөө ярих вэ тий? Тэр бол миний одоо зүрх тархинд хангалттай суусан юм болов тий? Ямар ч үед хөөрөхгүй тий? Ямар ч үед худлаа ярихгүй, хуурахгүй тий? Ийм л том зарчим байгаа да. Тэр бол одоо миний насан туршид суусан энэ бие махбод зүрх сэтгэл суусан юм том чанар байна л гэж бодож байна. Яг одоо хүүхэд байхдаа ч гэдэм үү яг өөртөө зориулж ийлгэж ийсэн бол байхгүй. Тэгээ нөгөө нэг дураагаалдгүй гэж үгүйдэг штэ. Тэгээ дуртай юм болохоор яалчгүй би яагаа бас нэг жоохон чагнаж жагаад бас нэг боломжийн хэрээр ноцолдоод байдаг. Тэгээд ээж маань ихнэр маань бити хамаагүй ноцолдооч гэдэг. Энэ олны танил хүмүүсийн бисрэг наадмаар ингээд бас нэлээд ноцолдоол тий. Тэгээд нэрсэр яг нэг зориулаад бүхийн бүрэн өмсгөл хийлгсэн. Тэгээд одоо сайхан бурхан дээрээ тавьчихсан. Тэгээд нэг зуны дэлгэр цаг маг болохоор найз нөхдөдөө ах дүү нартайгаа гараад нэг сайхан зүлгэн дээр нэг нөцгөн барилдах дуртай шүү. Сайхан байдаг. Оройд чамайгаа бодсоор оргилон байгаа. Яг үндэ юу гэсэн. Яасан гэж 2006 оны намар анх хонгор чамдаа гэдэг дууга студид бичүүлчээд ингээл нэг юм болохгүй ч байгаа юм шиг тий. Яг адилхан. Тэгээ ингээд FM-үдэд өгчөөл гээд гэрийнхэндээ хэлэл хэлнэ штэ. За одоо яг одоо яваа шүү сонсорой гэсэн чинь. Ихчээрж хүүе чи хөөрхөн л дуу байна л да. Ямар сонин хөгшөө хоолойтой гэдэг. Гэсэн чи бүр наваа бүр үгүй та яаж байгаа юм бэ гэдэг. Би уран мөх юм бодохгүй. Гоё минут өстой гоё байна. Чи ямар хөгшөө хоолойтой юм бэ гэдгсэн чи бүр ямар сонин санагдаа. Тэгээ яг үндэ бол тэр нь хөгшин биш. Мэм маш их өвөрмөц тий. Хин нэгнийг даган дуурайгаагүй тий. Яг өөрийнхөө өнгөөр их шгэлсэн байна л гэж одоо би бахархад суудъя тий. Тэгээд мэдээж яг ингээд анх сонсоход бол сайхан штэ. Би нэг юу яжсэн FM-ээр Гандангаас соёл урлагийн сургууль руу юунд явдаг, микерт явдаг байлаа. Тэгээд анх дуугаа өгчөөл хүмүүст ингээд танигдахын хүслэн байгаа штэ. Тэгээд ингээд явжсэн чинь FM-ээр дуу маань явлаа шүү. Мөн хичнээн гоё юм бэ. Жаргаа сонсоо явжсэн чинь буудал буух боллоо. Тэгэхээр дуу дуустдгүй. Тэгэхээр дахиад нэг буудал цаашаа явчихгүй юу? Дуугаа дуустал. Энд чи би дуулж байгаа штэ гэж хэлмээр санагдаж байна. Тэнд байгаа 10 хэдэн хүнд. Тэгээ ингээд нөгөө буудлаа өнгөрцөн чинь хичээлээс хожигдоод. Тэгээд ингээд гүүж орж ирээд багштай бас нэг зэмлүүлж ийсэн ийм удаа бол байгаа. Одоо мэд хүмүүс мэдэндээ соёл урлагийн их сургуульд хэд ч одоо хэдэн ч удаа хонсон юм дээ. Тэ? Оюутан юм чинь нэг бэлээ хоол юм уу нэг бэршгэ авал магадгүй зүгээр жижүүрээ найраал тэ. Заахаа би нэг айтаахан зөөлхөн байна. Заримдаа бүр гэрлээ асаахгүйгээр ингээд харанхууд тэр нь яаж байгаа гэхээр хичээлээ бэлдэж байгаа. Ялангуяа ингээд нэг төгөлдөр уурын хичээл. Тэгээд анх манай төгөлдөр уурын багш миний гарыг ингэж үзснээр за энэ нөхөрч үрстэй модон гартай юм байна. Энэ нөхрийн төгөлдөр уур суран чиж юу аах вэ гэж хэлсэн гэж. Тэгэхээр би хамгийн дөрөнд ер нь бол ингээд аливаа зүйлд өсвөл хичээл зүтгэл тэ тийм л гэдэг ш. Тэгэл ингээд шүнжэнгөө хэдэн шүнчийн ингээд 5 км сураал төгөлдөр уурын шалгалт маргааш ихэд
биел ганцаараа ингээд бүгдийн дур чимтлгүүр педал медалтай ингээл тоглож яадаг. Тийм л байлаа да. Тэгээд оюутан нас бол сайхан шүү. Ер нь тэрнээс тэгэл ингээл том баг бэрхшээлүүд хүнд зөндөөл байна те. Тэгээд найдсан үнэр өгөөл хүн ярьдаг магадгүй. Зарим руу ч санаагийн зовооч нэгэ ярьдаггүй. Тэдэр нь зүүн совингороо ч юм уу ямар нэгэн байдлаар олоо сонссон ч байдаг юм уу те. Зарим нь сонссон байгаад сонсоогүй юм шиг ч байдаг юм уу. Тэгээд ер нь бол найз их тоотой байвал зүгээр юм байна л гэж ингэж энэ бодогддог болоод байгаа шүү дээ тий. Тэгээд хамгийн гол нь бол гэр бүл тэгээд эцсийн зэгт хүний хайр. Яг 2003 онд орж ирээд дүүнэртэйгээ ихчмаад ерөнхийдөө тусдаа гараад тэгээд дүүнэртэйгээ нөгөө юу хөлсөлдөг. Энэ ганданд нэг айлын зүгээр ийм хувийн байшинтай айлын нэг өрөө хөлсөлдөг байлаа шүү. Тэгээ эндээс чинь ангийнхантайгаа бас алхдаг, хаяа микэрдэг. Тэгээд оюутан ахуй цаг бол сайхан л. Тэгээд сүүлдээ бас нэг жаахан дээшлээд нэг өрөө айлын хажуу өрөө дүүнэртэйгээ хөлслөөд тэгээд сүүлдээ лайм боломжтой болоод нэг өрөө байр хөлслөө тий. Тэгэл 2007 оноос эхнэр аваад тусдаа гарч ирсэн. В 2005 онд бид нар чинь нөгөө оюутан юм чинь юу ч чамаагүй л явна штэ. Тэгээд нэг шар хайрганы төрөвчтэй ямар шар хайрганы нэг юм рекламны зураг авалтанд хэдэн оюутан эрэхтэй байна. Хамаагүй бид нар явъя гэл. Тэгээд нөгөө оюутнууд юм чи яахтай хийх юм байхгүй тий. Тэгэл биеэрээ сургууль дээр байжсэн чинь хэдэн нөхрийг бөөнөр нь аваад нэг зураг авалтанд очлоо. Тэгээд ингээд нэг сахал махал зураал баатар болгоол пип бариулаад ингээл орлоо. Тэгээд тэндээс гараад бид нар нэг юу яасан юм аа. Манай дүү нэг караокед байна. Яваад ирээч. Тэгээд бид нар чи яг нөгөө тэр нөгөө шар хайргнаас ганц нэг бодвол татсан байлгүй дээ. Тэгээд жоохон хөөрцсөн ингээд бөөнөрөө дахиад очсон чинь 2-3 бүсгүйч үетэй манай дүү суужсан хгүй. Тэгээд тэндээс ингээд анх эхнэрээ олж хараад тэгээд танилцаад байжгаад бас нэг 2 жил байна. 2007 он хүртэл ингээд эргээд ингээд нэг холбоо тасарсан байсан. Тэгээ эргэж уулзаад 2007 онд уулзаад тэгээд оюутан байсан болохоор эхнэр маань нөгөө юунд Суйсын хажуутлын нэг юунд жижигхэн ресторанд ажилладаг гэсэн үг. Тэгээ би ч яахтаа ч бас хоол идэнэ. Оюутан юм ч яахтаа тэгээ хоол ирэхтэй шүү дээ. Тэгээд нөгөө эргээд уулзсан болохоор ч тэрөө тэгээд яг үндэ бол хоолндоо ч биш байх тийм ээ. Тэгээд танилцсан да. Тэгээд тэндээсээ эхлээл оюутан байхдаа 3 дугаар курстсэн байна 7. Тэгэл тусдаа гараад амьдрал маань эхэлсэн. 7 он гэдэг чинь 27 28 тай авсан байна. Би хань гэдгийг бол ерөөсөө энэ амьдралыг дуустал те яг нэгэн бие нэг хүн болж биенч тэр сэтгэлэнч тэр яг нэг зүг тарахыг л хэлэх юм байна л гэж бодсон. Тэгээд болох мэдрэмж за анхныхаа хүүхд төр бол одоо болоод оюутанч байсан тэгээ те сайн ч юм мэдэхгүй мэдээж баярлалгүй яах вэ? Тэгээ нөгөө хажууд нь ч байгаагүй тий. Тэгээд хоёр дахь хүү маань гараад хөдөө 21 аймгийн би чи 4 тойрсон юм л тий. Тэгээд 21 аймгийн 3 дахь тоглолтын дээр хүү маань энэ төр таарсан. Байгаагүй. Тэгэхээр одоо ямар байх вэ тий? 3 дахь хүүхэд дээр бас одоо 21 аймгийн 4 дахь тоглолтын дээр бас яг тайзан дээр дуулаад зогсож байхад 3 дахь маань гарч илаа.
Тэгээ ингээд нөгөө уран бүтээлч хүн болохоор ингээд яг үндэ бол гэр бүлээ сайн анхаараагүй юм байна гэж одоо эргээ харж байгаа байхгүй. Юунаас бодохоор дөрөвт хүүхэд маань одоо 2 нас хүрэх гэж байна л да. Тэгээд яг зав чөлөөтэй ч үе таарсан энэ цаг одоо нөгөө цар тахал махал гэл ингээд орой цэртэй ч үе таарлаа ийш тийшээ тоглолтоор явах боломжгүй юм уу таарсан л да. Тэгээд хамгийн сүүлийнхээ хүүхдүүдээр эхнэрээ төрөгт нь яг хажууд нь байлаа да. Тэгээд ер нь бол би зүгээр ганц л зүйлийг ойлгосон. Одоо бүр хамгийн ихээр хайр хүрд юм байна те. Тэгээд ээжигээ бүр илүү их одоо мэдэрдэг юм байна тий. Тэгээд их үр эсэм мэд одоо амаржна гэдэг бол хамгийн гайхамшигтай зүйл байдаг юм байна. Бүх цаг хугацаа яг ингээд зогсож хүлээж байгаа юм шиг л тийм л мэдрэмжийг авсан. Тэгээд хамгийн бага дээр хажууд нь байгаад яг цуг байсаар байгаад ингээд төрүүлсэн. Тэгээд өөрийн ирэхгүй ингээд тэгээ үгээр илэрхийлгээ харахгүй гайхамшигтай зүйл байлээ. Тэгэхээр одоо тэндээс юу хэлэх гээд байна гэхээр хамгийн агуу хүн бол их хүн байна. Тэ? Тэгэхээр одоо залуу хүмүүс бол ялангуяа ээжигээ одоо дэндүү их хайрлж хамгаалж гараа л гэж тэ. Тэгээд хамгийн чадaltaй хүн бол ээж. Тэ? Тэгээд энэ орчлонгоос буцаж чадах ганцхан зоригтой хүн бол бас ээж өөрийнхөө өмнөөс. Би чадaltaй гэдэг нь юугаар хэлэх гэж байна гэхээр 18-аас 20 наснда нөгөө бие муу эмнэлэгт байхдаа ээж маань ингээл байнгын үүрэл намайг тэрэл те нөгөө эмчилгээг нийлгээл ингээл явдаг байсан байхгүй. Тэгэхээр бол их хүнээс бол маш их хүч одоо ялгардаг юм байна л гэдэг тэндээс харсан. Тэг үн чи нөгөө хэлхээс нааш цаас чичгээс гэдэг чтэй тий. Тэгээд зүйл ер нь бол дандаа дардан тий ингээл ийм яг л ийм байх хэрэгтэй гэдэг юм бол байхгүй шүү дээ тий. Мэдээж одоо буруу ойлголцох ч юм уу тий. Тэгээд ийм жахан тийм зүйл бол болсон тий. Тэгээд гомдож исэн бол ханаасаа уучлаарай л гэж гомер санагч. Хамгийн ойрхон бурхан бол тэгэл ээж шүү дээ тий. Ээж аав. Тэгэл нэг дэлхийд л залбирна, амьтай, амьгүй бүх зүйлийг л хайрлна. Хамгийн зөөлхөн байвал эргээл бас л яг л тэр чигээрэл бүх юм эерэг байна л гэж ойлгодог тий. Хүүхдүүдээ ч гэсэн бүр юм лаг юм ингээл хичээлээр нүдэл бүр лаг сурлагтан болох гал ингээл хүүхдүүдийг ингээд байх юм уу? Эсвэл зүгээр яг дандаа юм зөв тий? Энэ зөөлхөн хүн болгоод өсгөх юм бол бас ямар байх вэ гэх ер нь бол бодож л та. Зөвхөн бүгдээрээ дуулна гэж шүү. Тэгээд ялангуяа эмэгтэй хүүхдүүд би ч 3 охинтой, 1 хүүтэй. Ялангуяа эмэгтэй хүн уран бүтээлч байх бол жаахан хэцүү гээл би хүүхдүүдтэй хэлдэг. Тэгээд бас яг ингээд хүүхдийн хүслийг бүр хязгаарлаад байж бас болохгүй тий. Тэгээд ерөнхийд нь ингээд нэг юм аятайхан залаад явъя л гэсэн бодолтой л байгаа та. Тэгээд том болоод яаж ирэх нь үү тий. Тэгээд сайн ярилцсан да. Ер нь бол хэлснээ хийдэг байх тий. Хүний итгэлийг одоо алдахгүй байх тий. Хүний итгэлийг олж авах бол уг нь амархан шүү дээ тий. Хэлснээ л хийдэг бай. Хуурдаггүй, худлаа ярьдаг. Магадгүй зүгээр цаг барих. Тэ?
Үүнээс л ихтэй юм байна л гэж боддог. Guilt is burning, inside I'm hurting. This ain't a feeling I can keep. So blame it on the night. Don't blame it on me. Don't blame it on me. Blame it on the night. Don't blame it on me. Don't blame it on me. Той бүжиглэлийн шоу, дэлхийн контент. Тэгэд анх урилга аваад бол би одоо чадахгүй дээ биш тий. Дэлхийд гарах юмыг бас арай өөр байх хэрэгтэй байхаа гэж бодож одоо боломжгүй байна гэдэг хариу өгсөн л дээ. Тэгээд нөгөө хамт олноос ингээд дахиад санал тавиад ингээд уулзаад ингээд ерөнхий нэг юм дагуулга юунуудыг танилцуулъя. Тэгээд ингээд орохоор болсон л да. Ингээд маш нарийн торгон юм магадгүй юм оюун алархай байх хэрэгтэй гэл ингээд ихлэхээр чи мундаг юм лээ. Би ч ингээд ихлээд бүжиглэх гээд очихоор нэг юм барилдах юм шиг л нэг юм дээ. Ингээд үрж байгаа юм шиг л очдог. Тэгээд сүүл рүүгээ бол хайтайхан саахан боллоо. Тэгээд энэ цаг хугацаанд хөл хоройтой энэ үед те. Тэгээд яг нэг байх хэвээр газраа л цаг үедээ л байлаа л гэж бодчих. Тэгээд дээрэс нь энэ хугацаанд намайг бас урам зориг өгч те дэмжсэн бас одоо бүх хүмүүст баярлж байгаа. Тэгээд дээрэс нь энэ хүмүүс гэртээ байсан энэ цаг хугацаанд бас дархлаагийн дэмжсэн баг те. Дээрэс нь бас хүмүүс нэлээд инээж те гэд бас эерэг энерги бэлгэлсэн байгаа л гэж ингэж одоо бодсон да. Ер нь бол ийм яг ингээд тэрвэрлдээд бүжиглж байгаа юм чинь тэгээд их ойрхон байх хэрэгтэй гэдэг юм ингээд тавьдгийм байлээ. Тэгээ ер нь тэр шүүмжийг аваад нэг 2 3 дахь дугаараас нийтдээ бас нэг бүр нэг тас тэрвэрлдээд байснаас жоохон содруулсан шүү дээ. Тэ үндсэндээ миний хувьд бол нэг 2 сарын 1-ээс эхлээд нэг 100 хоног тий 9-7 хоног 1-7 хоногт нэг үжиг гаргаад л ингээл явсан. Тэгээд өчнөө зүйлийг мэдж сурч хөглөгдөж тий сэргэж олон сайхан залуучуудтай мөр зэрэгцлээ. Аливаа зүйлийг өөр өнцгөөс харлаа тий. Тэгээд бүжгийн анхны мэдгэдэггүнтэй боллоо тий. 9 бүжгийг одоо сурж авлаа тий. Тэгээд ер нь бол их сайхан өгөөчтэй хүмүүст жаргал бэлгэлсэн юм сайхан дэлхийн контент орсонд л бас баяртай байна да. Саяын өнгөрөөсөн цаг хугацаанд хамгийн гоё нь надад бол Вени Вайлс байл. Тэгээд яхаа аргагүй Вайлс бол өөрөө бүжгийн хаан юм байна. Тэ? Тэгээд нэм багасаа сумын соёлын төвд шинэ жил наадмын орой тэ хөдөөнөөс мөртөө тавьж ороод тэр чинь дээлээ сугалдарлаж байгаа л ингээл бүжгэлдэг байсан. Тэгээд яг харахгүй бас дуртай юм байлээ тэ. Тэгээд тэр нь байсан бахаа л гэж бодож байгаа. За энэ моног маугийн дүрийг та яг гоё гаргаад том охинтойгоо нэлээд ярилцсан л да. Тэгээд заавал тэнцсэн шүү гэж явуулсан. Тэгээд яг тэр амлалтандаа өрсөндөө их баяртай байсан шүү дээ. За 10 кг-ыг урсгасан байна да. Тэ энэ хугацаанд. Тэгээ ер нь бол хүн чинь ер нь бол хөдөлгөөн юм байна. Тэгээд энэ нөгөө цар тахал гээд энэ хөл хорой зээртэй гэртээ утсан болохоор нэлээд жин нэмсэн тий хөдөлгөөн багассан байсан. Тэгээд хүн хөдөлж байвал эрүүл байдаг юм байна тий. Эрүүл байвал ухаан саруул байна тий. Ухаан саруул байвал бүх зүйлийг хийж чаднаа. Зөв зүйтэй зүйлийг бүтээж чаднаа л гэж бодсон. Тэгэхээр хөдөлгөөн бол хамгийн чухал юм байна тий. Тэгээд
их жим бол бас хасчмаар юм байна гэж бодсон тий. Айтайхан сайхан галбирчаад ирд юм байна. Тэгээд одоо шоу өндөрсөн ч гэсэн бас магадгүй 7 хоногт нэг сайхан хөлсөө гаргадаг гэх тий. Тэгээд энэ жингээ бариад хөдөлгөөнөө бас таслахгүй байяа л гэж зорилго тавьчаал явж байна да. Харцны чин сайханд уяарда хайрын гэж. За яг үндэ бол сүүлийн 2 жил шахам ард түмэндээ дууга хүргэж амжсангүй тий. За гэхдээ бол яг зүгээр амарсангүй. 4 дахь цомгийн шин дуунуудыг бэлдээд ерөнхийдөө нэг 80% та болж байгаа. Тэгээд энэ дулаан ороод цаг сайхан болохоор шин цомгоо гаргаж одоо төмнийхээ сонорт хүргэе тий. Тэндээсээ бас дүрсжүүлээд тий. Зуны дэлгэр цагт дүрсжүүлээд бас хүргэе гэсэн бодол байна. Тэгээд цаашлаад бас тоглолтуудын санаанууд гэх ер нь бол ингээд төлөвлөгдсөн зүйлүүд бол байна. Ихэвчлэн дандаа ийм гэгээлэг хайрын доонууд тий байдаг. Нутаг усны дуу байх нь байгаа. Гэхдээ тоотой. Ээжийн дуу бол ганцхан дуу болсон. Санагдсмаа дуулаарай гэж. Би ээжигээ санахаараа дуулаа. Та ээжигээ санахаараа дуулаарай. Учирлан хайрлах сургаали ухаарч яваа болхороо замтай жамтай хорвоо заяадрыг явна хүчин шүлэг хөвжмөн Би ээжигээ санахаараа дуулаа. Та ээжигээ санахаараа дуулаарай. Гэл явдаг да тийм ээ. Аавын нэг дуу дуулж үзсэн байхгүй би. Тэгээд яг аавын дуу дуулсан чинь их тийм ахтар санагдсан шүү дээ. Тэ аав маань хэдий байгаа ч гэсэн тэ нэг л юм болж өгөхгүй байгаад байсан. Яг түүн шиг морины дуу бас л ганцхан дуу болсон. Тэ энэ өдөө мор унаж уралдаж өссөн хөдөөний хүүхдүүд энэ чи яагаад нэг юм морины дуу дуулж болдгоо юм бэ гэдэг. Дуулсан чи бас л зохимж нь жаахан тийм байсан. Яасан гэхээр энэ жоохон зөөлдөд тэ нэг жоохон нэг ийм юм хэрэгтэй юм байна л да. Тэнгүүт тэр надад одоо жоохон дутуу гэдэг юм зөөлхөн байгаад байсан болов уу гэж боддгийг. Тэмэлхэн нэжинтэй зөвлөж хэллэх сургаалн цэнтэй. Энэ удаагийн их хөрсийн баяр түүхэн баяр болох гэж байна. Яагаад тэгэхээр эхнэр маань одонгоо аавна тий цаг сайхан байгаад яг энэ яг ном журмаараа явах юм бол энэ 6 сарын 1-нд одонгоо зүүн энэ бол одоо том гавья манай гэр бүлийн хувьд бол том баяр тий дөрвөн сайхан өрийн маань төрүүлж өгсөн байна. Тэгээд энэ 6 сарын 1-ний их хөрсийн баяр бол манай гэр бүлийн хувьд бол та амьдралын маань хамгийн дүүхэн баяр болох гэж байна. Үүнд л баяртай байна. Тэгээд энэ 100 түүхэн 100 жил болно доо тий. Тэгээд их цаг ирж байна.
өвчин зовлон холуур байх сайхан наадам болох байх гэж дотроос илэрч байна.